Сайн байцгаана уу та бүхэн өндрийн мэндийг хүргэе. Ирэх 20 жилд Дэлхийн ван гараг маань Тэнгэрийн ван гарагийн энергид орж ирээд энэ хоёр энерги маань охины ордны танд ямар энергиэр нөлөөлж холбогдож байгаа гэдэг талаарх мэдээлэл болон зөвлөгөөг хүргэх гэж байна. За юуны өмнө энэ маань Тэнгэрийн зураг байгаа. Тэнгэрийн зураг маань 12 гэрт хуваагдаад 12 энергид хуваагддаг гэсэн үг. Энэ болохоор бидний нөгөө орд болгон багхгүй юу? Та ямар ордтой, би ямар ордтой, найз нь ямар ордтой гэдэг энэ бүгдийг илэрхийлж идэг энергийн төвүүд. Тэгэхээр энэ доторх одоо энэ 11 дэх орон зайд хумхын ордны энерги гэж байдаг багхгүй юу? Тэгсэн чинь хумхын ордны энергин дээр Дэлхийн ван гарагийн энерги ороод ирнэ. За яагаад энийг хэлж байгаа вэ гэхээр хумхын орд маань болохоор юмыг энгийнээр бус яг энэ байранд байх ёстой гэдэг юм шаардлагаар бус ийм нэг үзэл бодолтой тийм үйл бодлыг дэлгэрүүлж чаддаг. Ялангуяа бүр бослог гаргаж чаддаг төрлийн юм энерги агуулдаг орон зай ахгүй юу. Тэгсэн чинь дээрэс нь одоо энэ Дэлхийн ван гарагийн эрчим маань болохоор өөрчлөгдөж чи яагаад хэвээрээ байгаад байгаа юм бэ? Чи яагаад энэ чигээрээ байгаад идэм бэ? Чи хувираач гэдэг ийм давмгай эрчмийг одоо танд өгснүүлэх гэж байгаа гэсэн үг. Та өөрөө охины орд учраас энэ хоёр эрчим танд ороод ирэнгууд ямар танд энергиэр одоо нөлөөлөх вэ гэхээр за нэгдүгээрт энэ маань болохоор бас айгүй таатай зөрчлийн энерги биш байгаад байгаа. Зөрчлийнх бол биш. Эсрэгцлийнх бас биш. Энд айгүй эерэг гэсэн үг. Ямар вэ гэхээр таныг алдаа засан залруулад илүү их өсөн дэвчгэд боломжтой тэр боломжийг өгж байгаа айгүй тийм одоо баг алгаа нээсэн энергийн холбоос үүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр та бүхэндээ баяр хүргэе. Айгүй сайхан боломжийг атгаж болох үс эх 20 жил танд ирж байгаа шүү гэсэн үг. За хідээчсэн одоо ийм сайхан энерги ирж байгаа гэсэн тань анхаарах нэг ганц хоёрхон зүйл байгаа. За хамгийн чухал нь болохоор мэдээж эрүүл мэнд. Эрүүл мэнд дээр та нар маань гидсийг анхаарыг. Өшөө дээрээс нь одоо нөгөө нэг гидс хамгийн түрүүнд яаж хямрах гэдэг нь гэхээр таны дархлаа уунна. Дархлаа уунах маш өндөр энергийн холбоос байгаа учраас та ямар ч нөхцөл дархлаагаа маш сайн хамгаалаарай. Дасгал, амралт, хоол унд тийм ээ. Тэгээ гидс гэдэг чинь мэдээж одоо хоол ундаараа их цэвэрлэгддэг эрчим. Түүнийгээ дагаад гидсний энерги дээр чинь нөгөө мөнгөний эрчим орж яадаг учраас та мөнгө сайтай бай гэвэл бас гидсээ маш сайхан эрүүл байлгах хэрэгтэй юм уялдаа холбоотой зүйлүүд бас байдаг шүү. За үүний дашрамд гарны энерги бас гэмтэж орж ирж байгаа. Гарны энерги сулрна гэсэн үг. Тэгэхээр та яаж л нэг сартаа нэг гараа ариулдаг ч юм уу тий гараа нэг галаар утдаг ч юм уу одоо муу юм холуурай гэдэг бас нэг засалтам хийждэг ч юм уу хоёр гараа аягүй сайн хайрлах энэ 20 жил ирж байгаа. Тэгэд үүнийгээ дагаад бас гараас тий бохирдуулчихгүй гэсэн үг байхгүй юу? Гараа маш ариухан байлгах хэрэгтэй. Муу юм гараа бити дүрээрээ гэсэн үг. Бас сүнслэг утгаар нь ойлгох юм бол тий бас айгүй бодолтой юмд нухацтайгаар юмд хин нэгэнтэй гар барьж нийлээрэй гэсэн үг баггүй юу цаагаараа. За эрүүл мэндийг ярьчлаа. За хоёрдугаарт нь болохоор та юунд бэлэн байх ёстой гэхээр та ямар нэгэн зүйлд одоо юу гэж ярьдаг штэ. Гинтийн зүйл ороод ирэнгуут яана гэж тулгамддаг штэ. Та тийм тулгамдсан зүйлд ямар нэгэн үйлдэл хийхэд үйлдэлийг даван туулах тэр оюун санааг бэлтгэх хэрэгтэй. За надад юу тохиолдож магадгүй би юуг даван туулахад бэлэн байх хэрэгтэй гэдэг ийм оюун санааны бэлэн байдалтай байх шаардлагатай 20 жил гэсэн үг. За хамгийн сүүлийн анхаарах ёстой зүйл болохоор миний хамгийн ихэнд ярьсан да. Ийм хоёр эрчим бууж орж ирж байгаа шүү гэд. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр та минь одоо өөрийнхөө зан төлөв гаргадаг үйлдэлүүд дээрээ хувирал гаргах шаардлагатай болно. Өөрчлөлт хийх шаардлагатай болно. Эвлэрдгүй байсан юмстайгаа эвлэрэх хэрэгтэй 20 жил болж байгаа. Бас айгүй том буулт хийн гэсэн үг байхгүй юу? Жишээ нь одоо ингээл та жишээ нь өглөө гарахтаа яг кофе уучаад яг тэдэн цагт гардаг байсан бол та тэгхээ болчлоо гэхэд таныг тэгж яах чинь хүн саад болсон бол тэрэнд уцаарлахаа болоорой. Ерөөсөө тэрэнд бухимдахаа болоорой. Окей. Кофе ууж ямжаагүй бол орхичи замдаа явж байхдаа уучий гэд дараагийн алхмыг айгүй хурдан хийж чаддаг, шилждэг хөнгөн хөдөлгөөнтэй байх шаардлагатай болно шүү. Энэ айгүй хөнгөн жишээ байсан шүү хүмүүсээ.
За тэгээд эдрийг анхаарах юм бол та маш их амжилтыг буюу та оюун санаандаа төсөөлдөг тэр амьдралаа өөрийн болгоход боломжтой 20 жил ирж байгаа. Та бүхэндээ амжилт хүсье.